За эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамныхан маань одоо 2026 оны төлөвлөгөөг төсвийн хүрээндээ тааруулаад эрхчлэлийнхээ орлого зарлагад тааруулаад ингээд нэг төлөвлөлөд ороод ирж байгаа хаа гэж бодоод байгаа. Тэгээ одоо энэ байнгын хороодуудаар манай гишүүд маань их хурлын гишүүд маань одоо 140 орчим зарчмын зөрүүтэй санал ороод ирлээ. Тэгээ энэ 80 орчим нэг үг үсгийн юм уу агуулгын өөрчлөлт хийгээд 60 орчим нэг төсөл хөтөлбөр гэж бодоход эх жил одоо нийтдээ нэг 6 орчим их 80 юм уу ийм төсөл хөтөлбөрийн жилийн төлөвлөгөөнд оруулах ороод ирж байгаа. За тэгэхээр нэгдүгээр энэ сангийн яам эдийн засгийн яамнаас асуух гэдэг нь тийм орон зай бидэрт байгаа мó гэдэг нэг асуудал байна. Бидний нэг оруулж чадах юм уу? За тэгээ одоо бид нар энэ асуулт хариултын дараа нэг 140 зарчмын зөрүүтэй саналаа хураагаад тэрийг жилийн төлөвлөгөөнд оруулчлаа гэхэд нэг баахан хүслийн жагсаалт болчих үедээ гэж би нэг болгоомжлоод байгаа зүйл байна. 2027 онд бид нар орж ирчихэд энэ 26 оны төлөвлөгөө чи ерөөсөө гүйцэтгэл нь байхгүй шүү дээ. Ингэж төлөвлөдөг юм уу гэдэг өөртөө тэрийгээ бас загнаа сууж явах үедээ гэдэг л нэг асуудал байгаад байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамных ийм орон зай үүсгэж чадах юм уу? Хаанаасаа хасч иж одоо тэр 6 их 80-ыг оруулж ирэх юм бэ? Ийм л нэг асуулт. За Гандамжсад хариулъя. Би зүгээр эдийн засгийн байнгын орон дээр гарсан саналуудыг нэгтгэхэд харахаар нэг их 80 давсан зардлын төлөвлөлт хийх юм байна. Тэгэхээр би зүгээр их хурлын гишүүдээс нэг зүйлийг хүсмээр байна. Энэ худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй байдал бол улам их нэмэгдэж байгаа шүү гишүүдээ. Ковидын үеийнхээс даваа явчлаа. Та нар одоо энийг нэг ойлгоод харчмаар байна. Ковидын үеэс давтсан. Ковидын үеийн тодорхойгүй байдлын индексээс одоо бараг 2 дахин өндөр болж байна. Өдөр болгон тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас бол манай энэ эмзэг эдийн засаг дээр одоо бид нэр алдагдaltaа төсөв бодлох боломж бол байхгүй. Тэрийг бүгдээрээ ойлгооч гэж хүсмээр. Тэсэж гарах тухай л асуудал байна. Харин ч эсэргээрээ бид нар татвар бууруулнаа. Одоо сангийн яамтай яриад татварын реформ бэлэн болцсон шүү дээ. Тэрийгэ хийхэд дахиад 2 их 80-ийн асуудал яригдана. Бид нар энэ татвар төлөгчдийнхөө дунд жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ нурууг жоохон амраахгүй бол одоо ер нь ядаргаан туйлдэ орж байгаа. Тийм учраас бол энэ эдийн засгийн байнгын орон дээрээс гарсан саналуудаа ер нь ажлын хэсэг төсөв мөнгө тавьсан саналуудаа татаад авчвал яасан юм бэ? Би та бүхний эрхэнд халдъя гэж байгаа юм биш. Хүслийн жагсаалт гаргамааргүй байна. Хүслийн жагсаалт гаргаад ингээд төлөвлөлт гэдэг энэ уг нь энэ төлөвлөлт хийжээж хөгжил ирнэ шүү. Төлөвлөлт хийх боломжгүй болгож хөгжлийг одоо улдан унгахгүйгээр явахыг ажлын хэсэг минь нэг жоохон бодож болохгүй юу? Тийм л саналтай байна. Энэ нэг их 80 бол шийдэгдэхгүй. Алдагдaltaа төсөв та бүхэн маань батлах боломж бидэнд байхгүй. Орон зай байхгүй. За улсын хурлын гишүүн Бадарчин Хэрлэн.